Өнөөдрийн бүтээлээрээ бүгдөө зул сарын гацуур модоо чимэглэлтэй нь бас бэлэгтэй хамт хийх юм шиг өгтөдөө. Тийм учраас өөрт байгаа хамгийн гоё өнгөнүүдээ сангаж аваарай. За багш нь модныхоо суурьнд болохоор юм бор өнгө авлаа. Хар тий хөрөндөө өнгө. За та нарт маань байгаа бор өнгүүд байж болно. Эсвэл улбар шаарчж болно тийм ээ. Сүлд модны маань гол учраас за тэгэхээр суурь нь бүдүүн дээшлэх тусмаа нарийсан. За ингээд та нар маань өндрөө бас өөрсдөө сонголтоороо хийгээрэй. За одоо тэгээ энэ дээрээ гацуур модны маань мөнхийн өнгө нь байдаг лээ. Ногоон байдаг тийм ээ. За тэгэхээр багш нэлээд том ногоон шавар бэлдсэн байгаа. За одоо ногоон шавараа бид нар яах вэ гэхээр гартаа сайхан нийцүүлээд нарийнхан болгоод одоо ингээд хоёр талаас нь сайхан илтээд өгөх юм байгаа шүү. Жигэд сайхан илтээд. За тэгээ нэг хөдөлгөөнийг бол нилээд их хийх учраас багш нь энэ бичлэг дундуураа нилээд олон удаа хурцсаж байгаа шүү хөлтөөдөө. За тэгэхгүй бол хитрхи урт болоод байсан учраас. За одоо илтсэн шавраа аваад модныхоо ёроолоос нэгсүүлээ дээшээгээ өгсүүлээд орон шүү хөлтөөдөө. За тэгэхээр яах вэ гэхээр бид нар давхарлуулахгүй дээр нь игнээ үсгээд сайхан энэ. За тэгэхээр багшийнхан дээр яг орой хэсгээр бол шавар маань дутчлаа. Тийм учраас ингээд нөхөлт хийгээд за ингээд за дахиад жаахан хэрэгтэй боллоо тийм ээ. За одоо ингээд битүүлчихнэ. За ингээд оройгоо битүүлээд ингээд сүлд модны маань мод нь бол ингээд бэлэн болчлаа тийм ээ. 100 сарын маань сүлд модны мод нь бэлэн болчлаа. Одоо тэгвэл модон дээрээ чимэглэлээ эцгээе. За чимэглэл хийхийн түрүүнд биднэрт нөгөө баримлын шаврын маань дагаж ирдэг одоо ийм ардаа бөөрийн киттэй утгаараа бөөринкийг нь ашиглаад ингээд нүх гаргаж өгөх шүү хөлтүүдээ. Игнээ болгон дээрээ хит ойрхон биш, хит хол бишээд. За тэгээд энэ яагаад нүх гаргаж ийн гэхээр бид нэр өнгийн шавраа бөөринк хийлөөд энэ нүхэн дундаа хийж яах вэ? Шавраа бишээ модоо гол яах вэ? Гоё шүү дээ. За тэгээд багш нь эхлээд улаан өнгөнөөс эхэллээ. За тэг ингээд хөөхөн дугуулж эргүүлж яагаад модон дээрээ сайхан наагаад өгнө. За тэгэхээр энэ үйлдэл маань одоо энэ модоо дуустал явах учраас багш нь ахаад энэ хэсэг дээр нилээд хурцсах болно. Тэгэхээр та нар маань ямар өнгөөр аль игнэндээ яаж хийх үү гэдгээ өөртөө сонгоод өөртөө байгаа хамгийн гоё өнгүүдээ сонгоод тэгэр өгтөдөө. Яа тэгвэл сүлд модны маань чимэглэл учраас тийм ээ. Тэгээ мод маань аль болох олон өнгө орох тусам л улам гоё олно тийм ээ. Тийм учраас за зарим нэгэн айл бол дагнадаг те одоо жишээл ногоо модон дээр зөвхөн улаанаар эсвэл цагаанаар ч гэдэг юм уу. А багш нь бол өнгөөр гоёх дуртай. Тэгэхээр одоо өөрсдийнхөө хүслээрээ те та нарт юу таалагддгүй ямар өнгө таалагддгүй түрүүгээрээ дуртаагаараа сайхан гоёлоо хийгэрээ өгтөдөө. За тэгээд багштай нь байгаа хамгийн гоё хамгийн тод гэсэн шаврууд бол гаргаад тавьсан. За тэгээ бид нар энийг рүү зөвхөн одоо сүлд модоо чимэглээд дуусгахгүй сүлд модоо чимгэл дуусныхаа дараа бид нар бэлгийн хайрцагнуудаа хийн. За тэгэхээр бэлгүүд маань гоёмсоглаа боодолтой тийм ээ. Шоод өрүүлжин эсвэл хавтгай дөрүүлжин үгүй болвол одоо уутанд тийм ээ ингээ янз бүрийн хэлбэртэй байдаг. Тэгэхээр тэрийг нь бодолцоод бүгдөө одоо бэлэг хийх юм байгаа. Тэгэхээр энэ олоод юу гэдэг доторх бэлэг нь хамаагүй зөвхөн хайрцаг хийж байгаа учраас шавруудаа аль болох дөрвүүлжлөөд тийм ээ. За тэгээд түүн дээрээ яах вэ гэхээр хаачаараа юм уу хутгаараа дүрс гаргаж олно. Үгүй болвол бүгдөө өнгө зөрүүлээд өнгийн шавраар одоо яах вэ? Боодол баглааг нь хийж болно тийм ээ. За ингээд нэг 4-5 бэлэг хийх юм байгаа шүүхтүүдээ. За энэ хэсгээр багш нь бас хурдлуулах болно. За гацуур мод маань бэлэн боллоо. Одоо нэг юм дутуу байна. Юу вэ нөхдөдөө? Мэдээж модны оройн чимэглэл дутуу байгаа. За тэгэхээр улаан өнгөөрөө багш нь 5 хошуу хийх болно. А та нар өөрсдийнхөө сонголтоор дуртай дүрсээ хийгээрээ өгтөдөө. За ингээд оройн чимэглэлээ тавиад өнөөдрийн бүтээл маань бэлэн боллоо өгтөдөө. За ингээд бүгдөө хамтдаа сүлд модоо сайхан уралчлаа тийм ээ.